Сайн бацхан үзэгчдээ цэник телевизээс бэлтгэн үргэлжлэх хамтлагч нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Код уран сайхны киноны уран бүтээлчд оролцож байна. За тийм миний зүүн гарт талд сууж байгаа уран бүтээлч бол Emerald Men Production-ы продюсер жүжигчин Наран Мөнх. За мөн Emerald Men Production-ы уран бүтээл хариуцсан найруулагч продюсер Мөнх Тулга. За миний бие бол Код уран сайхны киноны найруулагч Ариун болт гэж. За тэгээд хамтлагч нэвтрүүлгийн эхний асуулт. Эхний үе. Асуулт. Хамтлагчийн хамгийн наас дурноо. За мөгтлөгийн хувьд бол дай гоё юм хүн хурцлдаг. Шантардгүй зантай. Тэр нь одоо миний хувьд хамгийн юм байна да. Баярлалаа. За одоо Ариукийн хувьд гэх юм бол уран бүтээлч сэтгэлгээ маш өндөр ажлыг яг гүйцэд хийдэг. Маш их уртай ажил. За миний хувьд тийм байна. За миний хувьд бол мөгтлөг бол мэдээж их дайчин л да. Шантардгүй. Тэр нь хамгийн. За Наран Мөнхийн хувьд бол маш сайн зөвлөгч байж чаддаг. Тэрүүгээр их хамгийн. За миний хувьд бол ерөнхий найруулагч, манай киноны ерөнхий найруулагч Ариун Болт ах бол Ариукийн хувьд бол нэг юм сансандаа хүрдэг чанартай. Шартай. Тэр нь хамгийн. За Наран Мөнхийн болохоор юм тавьдгүй юмыг тавихгүй. Тэр зан нь одоо маш хэрэгтэй зам болохоор тэр нь хамгийн. За хамгийн дурлаа. За хамгийн дурлаа. Дараагийн асуулт. Хамгийн удаа. За дараагийн хоёр дахь асуулт. Авиас гэж юу вэ? Өөрийнхөө бодлоор хариулна уу гэсэн байна. Авиас. За миний хувьд бол авиас гэдэг бол мэдээж хөдөлмөрлөл гэж боддог да. Одоо нэг хувийн авиас гэдэг шүү дээ. Тэр жоохон авиасан дээр жоохон хөдөлмөрлөл өгөх юм бол тэр нь хөгжөөл тэгэл авиас бол баг л гэж бодож байна. Миний хувьд л өөртөө итгэхэд тэгэл одоо таны хэлсэн болсон. Өөс өөр хариулт байхгүй. Авиас бол яг тийм л. Миний хувьд бол авиас бол миний бодлоор төрөлхийн авиас төрөлхийн авиас гэж байдаг. Унган авиас. Авиасгүй хүн бол хичнээн хөдөлмөрлөөд хүн төрөхгүй л гэж боддог юм. За нэ бас нэгтлээ. За дараагийн асуулт. Уран бүтээлчдийн туршид хамтарч байсан хамгийн сайн хамтрагчаа нэрлэвэл тийм ээ. За мэдээж миний ажил сууж байгаа хоёр уран бүтээлч хамтарч уран бүтээл хийхэд маш түвшигтэй. За тэгээ дээр нь Борн студийн зураглаач, графикч Инкватор байна. Маш сайн. За одоо энэ гурав яг нэгийг л сонгоцгоо. Тийм нэгийг сонгож. Нэгнийх нь нэрийг хэл гэж байгаа байхгүй. За тэгвэл одоо тэгээд энэ уран бүтээл төр Код уран сайхны кинонд хамтарч ажиллаж байгаа Инкватор л шүү. За ерөнхий зураглаач ойр байх хэрэгтэй хүн байхгүй. Графикч Инкватор. Тийм ээ хоёрыг нэг. Ер нь нэг. За миний хувьд гэх юм бол хамгийн сайн хамтрагч гэвэл Мөнхтөл байна. За миний хувьд шууд хэлчихгүй шүү. Миний яг бодож байгаа бүх юм Мөнхтөл бодож идэг. Тэг хий гэсэн хүссэн. Битэрийн санаа амар нээлдэг байхгүй. Юу ч хий гэж хэлсэн. Мөнхтөл байхад бүх юм болдог. Тэгэхээр Мөнхтөлхийг л биелэн тэ. За миний хувьд бас ингээл зөрүүлэл бит хоёр би яагаад ингээд байгаа вэ гэхээр нэгдүгээр бит хоёр ингээд нэг ойлгож ажиллаж би нэгэ мэдэрч чаддаг. Хоёрдугаарт гэх юм бол одоо энэ киноны манай кинон зураг авалтын үеэр өөрсдөө тоглож байгаа. Хажуугаар нь бас энэ ховорхон тохиолдол байдаг бах та. Хажуугаар нь зургийн дарга гэдэг хүний объект юмыг заавал баталж очиж олж яах хэрэгтэй. Баталгаажуулах хэрэгтэй. Тэр ажлыг давхар хийж нэг явсан болохоор байнга цуг явсан. Утас байнга цуг холбоотой. Тэгэхээр хамгийн сайн хамтрагч нь Наран Мөнх юм да. За, миний сайн хамтрагчсан талаа. Баярлалаа. Зурсан газартаа цагтаа ирээгүй найзаа хэр удаа хүлээх вэ гэж. За хэр удаа хүлээх вэ? Цаг товсон байна.
цаг товсон байна. За тэнд дуулцъя Тэнд гэдэг дуулцъя. товсон байна. Товсон байна. Очтол байдаг. Хүлээгээд идэв. Ирдгүү. Ирдгүү. Хэр удаа хүлээх вэ? За би За нэг 30 минут унтж үзье. Юу ч гэсэн Тэг юу ч гэсэн 30 минут. Гүгөө чи унтах газар хүлээхгүй шүү дээ. Чи ийм Гэхдээ өдөрт ажилдаа Опс дуулцгаар болсон бол яана. Өөдөнд нь сууж байгаа юм. Гэхдээ ер нь л амар сайн унтах хэрэгтэй шүү. унтах ш хүлээх үү яа. Тийм ээ. Унтахтаа л хүлээгээд авахгүй. За. Хүлээний ямар ч зүйл хүлээ. Тэг хүлээнд одоо уулзна цаг тагуулсан байх. Хүлээх л. За Эрдэнэ хүлээ шүү. тийм. 2 цаг 3 цаг хүлээх үү? За арай 2 3 За 2 3 цагт. За ер нь 1 цагаас дээш бол ер нь хүлээж чадахгүй юм шиг байна. Хүлээхгүй. Би хүлээхгүй. Яагаад гэх юм бол тэр хүн нэгдүгээр намайг хүндлэхгүй байна. Хоёрдугаар ажлыг ажил гэж бодохгүй байна. Гуравдугаар би уур үрээд байна. Тэгвэл ингүүл яах вэ? 30 минут л хүлээ. Байж. Найз нөхдийн хоорондох юм бол өдөржөө хүлээ. Яах вэ? Тийм л миний Найзуудыг бол өдөрч хүлээ. Ажил төрлийг ажил төрөл биш найз нөхдийн хоорондын холбоогод би өдөржөө хүлээ ойлгоод орой ирэхээр хайцтай. Мань чамруу залгууглаа. Манд ямар ч утас байхгүй шүү. Одоо ингээд очлоо гэж таг. Алга болвол тэгээ чи байж байгаа За төрөлж юмсаар нэг уулзсан да. За. Тийм. Та өөртөө хамгийн хизээ таалагддаг байж. Хамгийн хизээ таалагддаг. Өглөө босоо шууд. Өглөө усаал. Өглөө шууд босоод өөрийгөө таалал юм шүү. Өөртөө таалагдсан чинь шууд цааш хүмүүс таалагдал явж. За арих байх. За тэгэл ер нь өөрийнхөө сансан юмыг хийж дууссаны дараа л таалагдана да. За болчлоо да. Тэгээ ялгаагүй дээ. Ямар ч ялгаагүй. Нэг юмыг хийх гэсэн гэж бодож байгаа тэрнийхээ ард гараад нөө үр шимийн намстай шүү дээ хайсан ажлынхаа. Тэр үед л чадчих юм бол өөр очиочлаа. Тэгээ багт төрдөг хөө өөрөөр бас би чадчлаа яа тийм гэж. За дараагийн асуулт. Дараагийн асуулт. Хамтаа уран бүтээл хийхэд хамтрагчтай тавих хамгийн хэцүү шалгуур юу байсан бэ гэнэ. За надад эхэлчихв. За. Код уран саны киноны зургийн турштай хамтрагчтай юм шаардлага тавих үе гэж байдаг. Хэцүү үе. Шалгуур тавих удаа нэр чи ингэж хэцүү үе. Тэр хамгийн хэцүү гэх юм бол амар ядарсан ялгаагүй ядарсан байжгаад сэрэх 4 цаг гээд зураг авалт дууслаа энэ өдрийн шөнийн зураг авалт дууслаа. Иржээний зурагтай шүү 5 дөнгөж өнгөрөөгөө зөөр сэргээд л босгоно шүү гэхэд тэгэхэд би нэг яг сэрүүлийг тавьсан дааж авсан сэрдэг сэрээд бустайгаа сэрэх. Одоо чихэл хүн тэр сэрэх үүрэг одоо надад оногдсон байж. Хоёрын сэрэг амар хэцүү. Тэр шалгуур айгуу тийм хэцүү байлаа. Тайлбарлаад аюу удчлаа. Богинохоо хэлчихөө. За миний хувьд гэх юм бол шүү дээ. Энэ кинонд аавда юм хэлэх хамгийн хэцүү байсан. Шаардлагатай. Яаж ч болдгоо. Яа тэр. Тэгээ энэ кинонд тэгээд аавтайгаа тоглосон болохоор тэгээд аавда шаардлага тавих хамгийн хэцүү байлаа. Тэгээ манай киноны бас нэг урд үрдэнд яаж байгааг нэг онцлогтой юм байна шүү дээ. Монгол Улсын гавьж жүжигчин Магсарж авах одоо олноо танигдсан хэцүү ангаар олноо танилцсан жүжигчин Наран багс Масарж авын Наран мөнх ингээ холбоотой хоёр хүн бод энэ хоёр хүн нэг уран бүтээл дээр хамтарч байгаа. Тэгээ хамгийн гол нэг аав нь бас эсрэг тэлдэг байгаа. Тийм эсрэг тал юм хоорондоо ийм юм байдаг шүү дээ. За миний хувьд бол одоо энэ бүтээл дээр одоо Наран мөнх мөхтлөх хоёр бас зургийн дараагаар ажилласан. Тэгээд байн нөгөө объект асуугаа сүулдэ за яана нөгөө объект надад яасан бэл. Объект яасан бэ гэдэг асуулт байн тавхад хэцүү байсан да. Объектээс үлдээ өөртөө яа. Объект яавал. За. За хамтрагч нэвтрүүлгийн 2 дугаар үе эхэллээ. Ингээ 2 дугаар үе дээр бид гурав тоглоом тоглох байгаа. Тэгээ ялагдсан асуултанд хариулна тий. Асуултанд хариулна тий. За тоглоомч нь эхлэв. За тэгээ. Тоглоомын дүрэн бол за богиноход танилцуулчих. Пин, пан, пон гэсэн дараалалтай. Пин гэж эхэлнэ. Тэгээд пингийн дараачих заавал пан, пон дээр заана. Зааснасаа пин гэж эхэлнэ. За пан юун дээр
Пин дээр зааж болно. За. Пин пан пан дээр дээр заахгүй. зааж болно. Гэтэ заасан нь авахгүй байх хэрэгтэй. Заавал ойлгомжтой. Ойлгомжтой. Хинээс эхлэх үү? Надаас эхлэе. За эхлэе. Пин. Пан. Пин чатлаа, энэ чатлаа хоёр яах вэ? Одоо чи Сая инглиш дээ. Би пан дээр заах ёсгүй мөртлөө чамруу пан гэж заалаа. Дараа л та хэлэх хүн хэлэхгүй тийч байгаа л юм. тэгэхээр би өмнөөс нь понг. За. Тэгэхээр одоо би алдсан юм. Тэ Би та. та алдсан л дээ. Яана одоо тогтоог төлөвлөгөө ойлгохгүй байж байгаа. Тэгээ одоо Шудраг мөсөөл гэдэг. ойлгохгүй байж байгаа одоо асуултаас хариулт оруулах. Явцын дондоо сайлгч. За. За. Алдлаа. За. За ингээ ариун бүлдийнхээ асуултыг тавьж өгье. Өндөр хавцал дээрээс ээж ихнэр За ээж одоо ээж ихнэр хоёрыг чинь байлгаж хагаад алийг төлөхөөг үл алийг төлөхгүй. Йоо ямар амар асуулт вэ те. хэцүү асуулт шүү дээ. Юу гэсэн үг юм? Хэцүү асуулт шүү дээ. Хэцүү асуулт. Гэхдээ одоо Би аль нэгийг яриулж. Одоо Би яриулж. Би яриулж. за хоёр хоёулаа л алдсан юм чинь би энэ асуултыг бас тавьж болно те. Наран мөнхөд бас яач л. Тэгвэл дараагийнх нь ариуг хариулж. Тий. Дараагийнхын тань дээр хариу. тэгээ ер нь бол бүх хүмүүс л адилхан хариулах байсан баг л та. Ямар ч хүн байсан адилхан хариулах байсан бол. Тэгэж ээжигээ л одоо авч үлдээл. Тэгэл одоо зөвшл нэгэл тийм. Одоо тэгэл нэр авчих юм чи үс. тэгээ бас хэцүү асуулт байж би ч үгүй. Зүйтэй. Энд чи юу гэсэн үг юм бас болохгүй. За ямар ч байсан. Их нэртэй бас тэрэ энэ асуулт шүү. Ихнэртэй хамгийн ихнэртэй хүнээс нь тийм асууж байгаа. Ихнэр мэхнэргүй биднээс асуусан байгаа шүү. Яа. Ээжиг авч. Ихнэрээ хаяа. Өмнөөс нь битээр уушлах яа. Уушлаарай. За одоо тэгээд яг л дахиад тоглох. За дахиад тоглох уу? За дахиад тоглоо. За танаас эхлэе. За. Пин, Пан, Пон. пин, пан, Пон. пин, пан, Пон. пин, Пан. пон. пин. За. Тинч атлаа шүү дээ. Одоо би одоо Тинч Гой. заасан бай. ойлгол одоо явц түнд ойлгоцгол үзээсэн. За өөр тоглоом байвал яах вэ? За. За дахиад алтлаа ингээд. За хариулъя. Караоке дараад хамгийн ихэнд дуулдаг дуу. За. Тэгээ караокед ороод би ч хамгийн дөрөнд нөгөө нэг гараад жавхлангийн одоо найз гэдэг дууг л дуулсан. Тийм ээ. Ингээд үү? Мэднэ. За. За ихний бадгийн дахилтаа дуулж. Шууд дахилтын дуулж. Гинэн бодлоод дагуулсаа гэх энэ дууг л дуулах туфтаа Энэ гоё дуу шүү дээ. Энэ яагаад гоё дуу? Гэхдээ ер нь бол би ч бас их нөхөрлөл гэдэг юм их бас их гоё үн цэнтэй зүйл гэж бодож байгаа л да. Нэр хүний нөхөрлөл гэдэг бол одоо тий болж байгаа хүмүүс мэдж байгаа. Тийм учраас энэ дуу дуулах туфтаа. За. Нөхөрлөл гэдэг чинь би бинийгээ нөхөж ирсэн хүнийг найз гэдэг гэсэн шүү. За. За одоо тоглоом дахиад тоглох бол дууссан. Гар мараа барих хава. Юу ч хэлдэг лээ. Си. За. За 3 и си ма сэсрүүстэй дайма. Загас амин гол мөнгө загас түн загас түний дараа ямар нэгэн хөшөө болж хөрнө. За. Юу вэ? Би чи амар чинь өглөө. За хамаагүй. За ингээд хөшөөгөө хөдөлж чадлаа. Та тэгтээ муухай хүний тэгж болохгүй. Гэтэ тойрч андараагүй юу? нүдний болно. Гарын солон. За. Нак алдлаа. Мөнө. За. Наа гэсэн амар сонь. За мөнөгийн асуулт. Хажууд Хажуудаа сууж буй хамтрагчийнхаа дутагдaltaй талыг хэлнэ үү? И. Дутагдaltaй талаа засъя. Хэлхий төгөлтэй. За. За ямар ч хэсэн дутагдaltaй тал гэж юм те. Ариукайхын дутагдaltaй тал гэх юм бол шүү дээ те. Жох юм даварцсан замтай. Даварцсан замтай.
Даварцсан сантай. Тэр нь бол дутагдлахгүй. Болохгүй байгаа юм ихэд идэг тийм даварцсан сан чи дутагдал шүү дээ. Тийм үст. Тэнгистэйг ярилцах шууд хэлдэг юм байна. Дутуу. Даврахгүй нэ шүү. Мөхтлөгийн хувьд бол шүү дээ. Мөхтлөгийн хувьд бол амар тийм өргөйдөх. Өргөйдөг. Хүний үг жоохон сонсдгоо. Яг өөрийнхөө яриад байдаг. Тэгээ тэрэн дээр нь би дандаа хэрүүл хийдэг. Тэр нь надад таалагддаг. Тэгээд ер нь тийм нэг юм хүний үг сонсдгоо. Өөрийнхөө дайрдаг юм дутууд. Байш бас. Сонсгоо. За хилээ хилээ. Даварцсан гэж хэлсэн. Даварцсан. Тэгээ давуу чанартай л дутагдaltaй хүмүүс байна. Гоё хэлсэн. Даварцсан гэдэг Гараа нь зодод болохгүй юм нэхэд идэг юм дгөө нь уран бүтээч гэдэг юм. гоё гоё. Чад өөрөөрөө зүтгээд гэдэг нь өөртөө итгэлтэй. За нэвтрүүлгийн 3 дугаар үе эхэллээ. За асуултаа. Хамтрагчаас асуухыг хүсэж буй чин сэтгэлийн нэг асуултаа асуунаа. За хариугийнхаа та надад итгэдэг үү? Мэдээж итгэж байгаа бол одоо нэг уран бүтээл ингээл явж байгаа. Яг чин сэтгэлээс итгэдэг үү? Чин сэтгэлээс л. За итгэдэг. Яаж юм. Итгэн. За шууд итгэн. Мөхтлөөс одоо юу асуух юм? Асуулт нь юу лээ? Чин Тэнгисээ сая чи асуумаар асууж. санагдсан юм тий. За би асуучих уу? За. За наран мөхөс төрүүлжсэн. Зорьсон зориг зорилтын маань эц төгсгөл гэж байхгүй биднэрт нэг юм хамтдаа нийлсэн нэг юм байгаад тий. Зориг. Тэр зоригтой хамтдаа хүрнэ гэсэндээ одоо итгэлтэй юм олны мэднэ л гэж юмс асууж байна. За би энэ асуултанд хариулъя. Би мөнх цолог гэдэг хүн тий. Энэ зорилгоо биелүүлнэ гэдэгтэй маш их итгэлтэй. За тэгвэл Хамлж. За аримлдах одоо соёл бүлгийн сургууль сүйст байхдаа л хамт байсан шүү дээ. Оюутан цагийн хамт тий. Бид нар бол юу кино юу тийм байтгад юм жоохон хүүхдүүд жоохон байсан байгаа юм л да. Одоо 7 8 жилийн өмнө гэхэр чинь яг гоё үе дээр явжсэн тий. Тэр үеэсээ би чих юм бол яг тэр үед хацдаг байсан нандин ах トゥ угийн харьцаа ингээ өөрчлөгдсөн. Өөр өснө. Миний харьцаа өөр өснө л гэж юм байхгүй. Нэг айхтар бол өөрчлөгдөв хүлтэй. Гэхдээ мэдээж нөгөө цаг хугацаа явсан гэдэг утгаараа бас нэг хүний зан чанар чинь бас ингээд яаж тэрэ. Гэхдээ ер нь бол яг нөгөө нэг цаад үндсэн юм байгаад байгаа шүү дээ. Тэр бол одоо хэвээрээ л байж байгаа л гэж би. Сойсын одоо манай сойсын соёл бол нэг тийм бариг хойлдог бичвэдий тий. нэг байдаг да. Ах トゥ угийн Тий. нэг тийм. За би асууцлаа. За одоо би асуух юм ээ. Ер нь одоо энэ уран бүтээл шүү дээ. Код гэдэг уран бүтээл. Цэнээс нь асууж байгаа. Яагаад би бол одоо наран мөхөөс асуулаа. Анх бол бидний уран бүтээл хийхдээ бол би зөвхөн зохиол бичээд л одоо бүгд нэг уран бүтээл хийж байгаа шүү дээ. Тэгээ гинүүд та өөрөө найруулаа. Яагаад тэр шийдэлд одоо хүрсэн бэ гэдэг л асуугаа. Тэр шийдэлд бол би бол угаасаа зүгээр л одоо танд итгэсэн байхгүй. Угаасаа та зохиолоо бичсэн юм шин та өөрөө л найруулвал зүгээр гэж санагдсан. Тэгээд ариуг байх чадна гэдэгт би итгэжсэн. Өөрийнхөө харснаар сууж байна. Тэгэхээр миний итгэсэн итгэл буруу биш байгаа. Тэгэхээр итгэсэн байна. Нэрээ тэгэхээр ама угаасаа хараад анх та зохиолоо бичсэн. Зохиолоо бичсэн үнэ өөрөө найруулвал зөв хувийн юм асуугаа ачаа. За ер нь зүгээр анх ингээд соёл урлагийн сургууль орж ирээд анх надтай танилцвал ер нь ямар сэтгэл төрж байна. амар шууд л хариулчлаа шууд. Яг хоёр дунд нь үзэх амар. Юу нээр байсан? Амар шүү дээ. Мангас шиг байсан юм. За би амар. Нэг юм анх харахад бол тэр үед ийм залуу байгаагүй маа.
Та бүхэн бас Уучлаарай. уучлаарай. Тий. Хатаагийн урсгалд өөрчлөгдсөн байна. Тийм. Рок стилтэй байсан. Ариу гарсан. Ийм урт үстэй. Тэгээ ийм рок стилтэй байсан юм аа. Би ч одоо өөрөө хипхоп стилтэй байлаа. Хасалтай. Тэгээ ингээд нэг юм харьцаж болохгүй юм шиг харагдсан. Анх харахад юм хүйтгэн марцтай юм шиг. Тэгээд ирсэн чи яг юм Уг хүн доторх нь бас үгүй байсан бай. Маш хамгийн зөөлхөн хүн байсан байхгүй юу? уудлаад тасан. Тэгээ уудлаад гэсэн чи хамгийн зөөлхөн хүн гаднаа ширүүн царай хийсэн юм байна. За. За тэгвэл тийм л хэвчээ. тийм. За асуулт дуслаа. Манай киног үзснээр маш гоё нэр хайр дурлал эмэгтэй хүнийг бас их юм эмэгтэй эрэгтэй хүн Ер нь гоё бол харцаа хайр дурлал хараад. кино үзчихэл гарах байх. Нэг кино үзсэн сэтгэл байдаг даа. Кино үзчихэл гарах. Кинон дундаа кино байна. Аз жаргалын кино, аз жаргалтай тийм кино үзчихэл өөрийнхөө амьдралын кодыг ёо гоё жаргалаа авчаал кодод тайлцал гарах байх гэж бодож байна. Тэгээ 12 сарын 5-нд уулзцгаая. Тэгээд бас энэхүү нэвтрүүлэгт дөрж оролцуулсан C1-ийн уран бүтээлчтэй бас маш баярлалаа гэж. Хамтрагч нэвтрүүлгийн бэлтгэн үргэлжлэх уран бүтээлчтэй бас баярлалаа. Тий. Бид бүхэн C1-ийн үзэгч та бүхэн бид бүгд хамтрагч юу гэж хэлээ. За. За. Баяр таа.